Hey, за юу яцхан залуусаа Newsak in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. YouTube сонсогч та бүхэндээ 7 хоног болгон хүрдэг Монголын хип-хопын зах зээлийн товчтой мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. Олон юм яриад явах юм шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв болоо клик бүүмтэй холбогдож байгаа. Тэртээ 2006 оноос хойш үдээ болтол Монголын хип-хопод нэр хүнд болон байр сууриа огт алдаагүй бүлгэн бол яа харахгүй клик бүүм. За тэдний хамгийн сүүлийн гаргасан уран бүтээл гэх юм бол бараг л яг 1 жилийн өмнө клик бүүм болон гангста сервиснэр даймба их хэмэх уран бүтээлээ цацсан. За үүнээс хойш тэдний хувьд бол ямар нэгэн уран бүтээлч юм уу те аль эсвэл ямар нэгэн тайзан дээр бол ерөөсө хамттайгаарч дуулаагүй. Харин саяхан клик бүүм грувийн зүгий Десанта Big Genre Matsu Records-ийн бишрэлийн хийдэг Jor хэмэх нэвтрүүлэгт орсон байна лээ. За энэ нэвтрүүлэгт тэдний хувьд хит хитэн сонирхолтой зүйл ярьснаас гадна одоо ингээд албан ёсоор эргэн ирэлт хийж байгаагаа зарласан. Чи одоо клик бүүм байгуулагдаад 20 жил болсон байна. 20 year in the game. Харин тийм хурдан юм аа. Тэгээ мэдхэд л бас. Одоо бид 11 сарын 2006 оны 11 сарын 18 байгаа байхгүй бид яг ийм яг огноотой. Тэгээ тэрнээс өмнө одоо нэг жил мөлийн өмнө яг гангста сервис яг байдаг байсан. Тэгэл нэг дуу муу бичүүлээл. Тэгээд дуу гэж мөрөөл ихэд явандаа ингээл танилцаал. Одоо чи яг CCB-д хэдүүлээ байна. CCB одоо эсвэл байгаа. Одоо эсвэл. Эсвэл. Яг дуу хийж байгаа нь итгэвтэй байгаа нь гэвэл одоо К гуруулаа байна бид гурвал байна да тийм юм. За итгэвчүүлийг юу хэдэн итгэвчгээр нь. Одоо ер нь итгэвч гэж байгаа шүү дээ. CCB-гээрээ тийм. Эсвэл тэгээд итгэвчлтийнх нь эхний хэсэг нь энд ингэ явж шүү дээ. 2026 он бол клик бүүм грувийн 20 жилийн ой гэдгийг репрезент бол яг тодотгож хэлж байна л да. Энэ онд өөрсдийнхөө албан ёсны итгэвчүүлэлтээр дамжуулан клик бүүм хамтлагийн 20 жилийн ойн тоглолт гэж хийх өндөр магадлалтай гэж бодож байна. Хэрвээ тэд үнэхээр л тоглолтоо хийх бол яг 10-11 сарын орчинд бол хийж магадгүй. За тэгээд багасаа сонсож өссөн клик бүүм грувийн тоглолт хаана хизээ болох нь хамаагүй. За 20 жилийн ойн тоглолтыг нь бол заавал үзэх ёстой гэж бодож байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт CCB грувтэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл хоолны анхаарлыг татлаа. MLB-д Newsak нэрээр 200 урамшууллаа. Дараагийн сэдв бол бас NCDT тун төстэй сэдв байгаа. Тэгээд 2026 онд эргэн ирэлтийн албан ёсоор зарласан өөр нэгэн хип-хоп артист бол рэпер Sasho-га. За түүний хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Бараг л 2 жилийн хугацаанд ямар ч уран бүтээл хийгээгүй тун чимээгүй байсан. За энэ хугацаанд яг яагаад чимээгүй байсан, яг яагаад алга болсон талаараа бас өөр албан ёсны мэдээлэл хийжсэн. Өөрийнхөө сайн сайхнаас хуваалцъя. 1 жил ерөөдөө байхгүй хугацаанд сонноос багшилсан байгаа. Яаж явж байгаа багшилч байгаа гэвэл би он гарахын өмнө Монголд очиод биш шинэ жилээр Монголд очиод он гарч байхад тэгээд 1 сард ерөөдөө гэр бүлээсээ бусад хүмүүстэй холбоогоо таслаад одоо ганцаараа бай гэж бодсон. Юм бодох хугацаа хэрэгтэй байсан. 2 сарыг дуусгаад ерөөдөө тэр хугацаанд зөндөө юм болж байгаа шүү дээ. Юм сурах хэрэгтэй, тэ юм ийж сурах хэрэгтэй нэг. Тэгээд яг болтолсон. Маа гэр бүлээрээ ярилцчаад энэ юм бэ гэж бодвол тэгээ анх 3 дугаар сард сургалтанд бүртгүүлээд тэгээд явсан. За рэпер Сашийн хувьд болоо саяхан рэпер Гинжинтэй хамтран ахын чамаас дүү хэмээх уран бүтээлээ олцаадсан. За энэ дууны комент хэсгийг харж байхад бол рэпер Сашийг сонсогчдод тун айтайхнаар тун гоёор хүлээж авч илээ. Харин зарим нэгэн хүмүүсийн комент бол Гинжин болон Фланер хоорондоо найзууд найд чинь лойчсон штэ. Чи Флата бифтэй бидтэй. За нэг иймэрхүү сэтгэлдлүүд бас мэрсэр харагдчихсан. За мэдээж хэдэн жилийн өмнө нэгэн цаг үед бол рэпер Фла болон Саш гэсэн биф бас тэ Монголын хип-хопыг нэлээд томор хамарч ирсэн. Гэхдээ саяхан даруулсан энэ зурагнаас харахад рэпер Фла болон Саш нарын хооронд бол тэ ямар ч биф байхгүй. Асуудал бол аль хэдийн дууссныг бол бид бүгд харж болохоор байна. Энэ жилээ сонсогчдын хувьд бол рэпер Саш тайзан дээрээс яа харахгүй сонсогчдын дунд маш том хүлээлттэй байгаа артистуудын нэг. Харин цаадны хувьд саяхан нэг ярилцлага өгөхдөө энэ жил ганцхан стадионы том шоунд оролцсноо. Тэр шоунд бол зуны зугаа тоглолт байх болно хэмээн бас өөрөө мэдгдсэн. Энэ зам бол зөвхөн зуны зугаа дээр л байгаа да. Өөрийгөө мэдэхгүй байж. Вау. Зөвхөн зуны. За тэгвэл зуны 100 дээр л хүн Сашиг сонсох юм биш үү? 5 дугаар сарын 30-нд тий.
За дараагийн сэдв рүүгээ шууд ингээд залгаад орчих. Гадаач гой дулаахан болж гин, зун болж гин, октод залуучууд ч хувцаа нэмгэлж байна. Мэдээж захаасаа Монголын стадионы шоу тоглолтууд ч эхлэхэд бэлэн боллоо. За энэ жилийн хамгийн ихний шоу тоглолт бол 5 сарын 23-нд эхэлж байна. Рэпер Тандрын Тэнгэрийн хэмээх тоглолт болно. За тэгээд Тандрын хувьд бол та бүхэн мэдж байгаа сүүлийн хэдэн саруудад бол клипэн дээр маш их анхаарсан. Тэгээд маш гоё клиптэй дуунуудыг бол сонсогч биднэрт үзүүлж байгаа. За тэгээд Монголын залуу үеийн төлөөлөл болсон Тандрын тоглолтод бол томоос том амжилтыг хүсье. За дараагийн тоглолт нь бол 7 хоногийн дараа 5 сарын 30-нд рэпер Гинжингийн 100-100 тоглолт. Харин үүнээс ахаад 7 хоногийн дараа дуучин Саран Туяагийн Хайрын бурхан тоглолт. За тэгээд мөн л адилхан 7 хоногийн дараа буюу 6 сарын 13-нд Social Play Park дээр Wandibog-ийн 10 жилийн ой. За гэх мэтчтэн бол 7 хоногийн зайтай Монголын шоу тоглолтууд болно. За одоогоос ердөө 2-7 хоногийн дараа болох 100-100 Homecoming 2026 тоглолтын main артист болох рэпер Гинжин саяхан өөрийнхөө Instagram хуудсан дээр лайв хийгээд тоглолтынхаа талаар зарим нэгэн мэдээллүүдийг өгсөн. 5 сарын 30 нууц артист гэж байгаа юу гэнэ? 5 сарын 30 нууц артист гэж байгаа ш. Бааш наачаа жигхэн бааш. Хамтрал одоо Иботой яг тоглолтын өмнө бол хамтрахсан нэг дуу байгаа. Тэгэл болоод Миссэнтэй яагаад дуухгүй гэнэ? Бид хоёр одоо бас нэг дуун дээр ажиллаж байгаа. Хийнэ. Бид хоёр бас дууссан юм шиг дуусаагүй юм шиг нэг цомог байгаа шүү дээ. Хайр сэтгэл ба хар сахих ба хайр сэтгэлгээд хайрын загталгээд тэрийгээ бас бүрэн болгоод дуусгачихмаар л. All artist 60 сан бишээ. Би өөрөө 60 дуулнаа. Удаан асуухгүй ш манайхаа. Харуул хамгаалт 0-ийн асуудал ч юм уу тиймэрхүү юмнууд бүгд угаасаа маш сайн дээд хэмжээнд хяналттай маш сайн байдлаар хийгдэж байгаа. Тийм учраас тэгээд тоглолт маань 3 хэсгээс бүрдэж байгаа. Жохон нууцаас нууцсан шашин зөв сюрпризээсээ задлах юм бол эхлээд миний соло дуунууд явж байгаа 2 дээр хамтрлууд 3 дээр лоочсон гэсэн ийм 3 сетээс бүрдэж байгаа. Тэгээд зохиол найруулгууд маш гоё уялдаа холбоотой маш гоёор явж байгаа хүмүүсийг уйдахгүй тэр 60 дуу бол та нарыг нэг ч уйдахгүй гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн маань харин хитрхи сэтгэл хөдлөлөөр уух юм хэтрүүлж тасарцгааваа. Яагаад гэвэл тэр тоглолт маш гоё байх болно гэж. За рэпер Гинжингийн хувьд бол сүүлийн 3 жил стадионд дараалж тоглолтоо хийсэн магадгүй Монголын хамгийн анхны рэпер болж байгаа. 2024 онд энэ мөч 2025 онд Инда хүрээ 2026 онд 100-100. За 100-100 тоглолтын лайн ап бол саяхан цацагдсан байсан та бүхэн харсан байх. Тоглолтын тасалбарыг бол хаанаас авахыг та бүхэн надаар хэлүүлдэхүү мэдж байгаа. Shopee цэгийн болон Portal цэгийн JS25 CU-гийн бүх салбараас 100-100 шоу тоглолтын тасалбарыг худалдаж авах боломжтой. За өмнө жилийн 100-100 тоглолтыг хараад байхад бол дан ганц артистууд нь дуулаад явчаагүй. Бас нэг entertainment battle болоо тайзан дээрээс явагдсан. За тэгээд тэдгээр рэп батлын клипсүүд нь бас нэг хэсэг сошиалар болоо битүү явсан. За энэ жилийн хувьд ч гэсэн 100-100 шоу тоглолт ямар нэгэн байдлаараа entertainment болох нь бол ойлгомжтой. Нэг иймэрхүү санаатай. За тэгээд тэрийг болвол зохион байгуулагчдын зүгээс төхүүлж байгаадаа цацах юм байлгүй дээ. 100-100 шоу тоглолтоос ердөө 2-7 хоногийн дараа Social Play Park дээр 6 сарын 13-нд Wandibog-ийн 10 жилийн ойн тоглолт болно. За шоу тоглолт болоход бараг л 1 сарын хугацаа үлдсэн байгаа ч гэсэн тоглолтын 90% тикет нь бол sold out болчихсон байна гэж байна. За яг энэ борлуулалтаас харахад бол шоу тоглолтын өдөр буюу 6 сарын 13-нд бол стадионы гадаа ямар нэгэн байдлаар тасалбар бол худалдаалагдахгүй юм шиг байна. Яг энэ нэрчээрээ бол тоглолтын тикет тун удахгүй sold out болох шинжтэй. Тоглолтын тасалбар болвол мөн л адилхан Shopee цэгийн болон Portal цэгийн JS25 болон CU-гийн бүх салбараар худалдаалагдж байна. Ахиад хэлэхэд тоглолт нь болохоос 1 сарын өмнө 90% тикет нь дууссан байна гэдэг нь. За энэ тоглолт ч үнэхээр пэг дүрэн болох нэ. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв татарын мөөгийн толбогдож байгаа. За одоогоос 3-7 хоног орчмын өмнө 4 сарын 27-нд рэпер Гинжин болон Big G-ийн No сэлгээ хэмэх дуу цацагдсан. За энэ дуун дээр болвол та бүхний мэдэж байгаачлан рэпер Big G хит хитэн хүн рүү бол дис хийсэн. За тэдний нэг нь бол татар хамтлагийн мөөгийн ах байсан. За түүнд зориулж рэпер Big G дараах мөртийг шийдсэн. Сонгуул сэлгээ болж орохын тулд төрсөн нэрээ солидгүй. За үүнийх нь хариуд болвол татарын мөөгийн ах тэр даруйд нь стори хийгээл янз бүр болоод мэдэгдэл хийгүүгүй ч гэсэн дуу цацагдсанаас 7 хоног орчмын дараа нэгэн хэвлэл мэдээллийн сайтд бол нэг иймэрхүү ярилцлагыг өгсөн. Тэр хувьд бол яг манай G маань бол намайг яг хийсэн гэх юм найзууд хэлсэн. Тэгээ би бол нэрээ солиогүй, нэрээ нэмсэн байгаа. Сонгуул сэлгээ болж орохын тулд төрсөн нэрээ солидгүй. Намайг одоо дугрын мөнгөчлөн татаар гэдэг нэрлэх ёстой.
тэгэхээр бол манай рэпер G маань бол жоохон буруу андуурж бас дийсэн байлээ. Гэхдээ би бол одоо тийм хэрүүлэр одоо уран бүтээл хийдэг хүн биш манай татар хамтлаг бол. Тийм учраас одоо хариу үйлдэл хийхгүй. Хэрвээ шаардлага үүсвэл одоо харин жинхэнэ одоо юуны дэмжээн дээр гардгийн те. Одоо боксинг дэмжээн дээр гарддаг юм уу яад вэ те. Өрн дууддаг юм уу яад вэ. Одоо тэгж асуудлыг шийднүүхээс би бол хэрүүлэр шийдэхгүй л гэж бодож байгаа. За Мөгийн ахын хувьд бол татар хамтлаг ерөөсөө хэрүүлэр ингэж уран бүтээл хийдэггүй. Хэрвээ харин шаардлагатай гэж үзэх юм бол рингэн дээр гараад учраа болж олно. За нэг иймэрхүү зүйлийг бол ярьж шүү дээ. За энэ үгнээс нь харахад бол энэ бифийн хувьд цаашдаа ямар нэгэн уран бүтээлийн төвшөнд бол ерөөсөө үргэлжлэхгүй бололтой. За тэгээд ч угаасаа яг одоогийн төвшөнд Монголын хипхопын өвжийн нартай нэг рүүгээ парттай дис дуу хийнч гэж юу байх вэ? Рингэн дээр гарцсан хоорондоо зодолдоод бас хүн амьтаг хөгжөөгөө байж инч гэж юу байх вэ? Энэ бифийн хувьд бол тэ мэдээж ингэж цаашаага үргэлжлэх магадлал бол том баг. Мөгийн ахын энэ мэдээллийн дараа бол рэпер Big J ахаас ямар нэгэн стори ямар нэгэн хариу мэдээлэл бол ерөөсөө огт гараагүй. Яг хөө энэ бифийн хувьд бол цаашдаа үргэлжлэх магадaltaй ганц л chance байна. Тэр нь юу гэх юм бол татар хамтлаг болон рэпер Big J те цаашд гарах уран бүтээлийнхаа ганц хоёр мөртөд нууцаарч байд юм уу, илтээрч байд юм уу те нэг иймэрхүү мөр хаях бах нэг рүүгээ. Түүнээс бол те одоо ингэж нэг лүүгээ дис хийгээл чи ингэдэг тэгдэг гэдэг стори хийгээл тийм бол мэдээж байхгүй. Энэ бол 100% баталгаатай. За тэгээд ямар ч тач хэсэг хугацаанд Монголын өвжийн рэперүүдийн энэ биф гэх юм уу те энэ үйл ойлголцлоос хэсэг хугацаанд анхаарлыг татлаа. Айгүй entertainment байла. Мэдээж цаашдаа юу болох нь бүх зүйлийг бидэнд цаг хугацаа харуулнаа. Энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн манай суугтаа subscribe дараагүй бол subscribe дарж манай суугт нэг дээрээ бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сак аут төр баяртай үзэгчтэй.